За одоо бүгдээрээ идда авда гэд байх уу гэсэн хоёр үгээс сурыг. Жишээлбэл асуултанд оруулаад шууд үзье л да. 친구 найз гэсэн үг шүү дээ. Тэгээд и가 гэдэг нэг 친구 гэдэг үгээ тодтогч өгч байна. 친구가 있습니까 гэж асууя л да. найзтай юу? найз байгаа юу гэдэг. 있습니까 гэж асуунгууд 네 친구가 있습니다 гэж хариулж болно. 친구가 энд бас 많다 энэ 해 өсгчтэй 많다 적다 гэдэг хоёр үгийг sorry 많다 гэдэг нь их 적다 гэдэг нь цөөн бага гэсэн үг. 내 친구가 өгүүлбэр дотор 많다 гэдэг оруулахдаа 많이 гэж ярьдаг шүү дээ. 많이 있습니다 гэж хариулж болно. 팀의 найз олон байгаа гэд. эсвэл 아니요 친구가 많이 헤어색 없습니다 гэж хэлж болно. 그의 найз олон байхгүй гингүүдээ 친구가 적습니다. гин бол найз цөөхөн гэсэн үг болж байна.